Тэрээр ургаж байхдаа жирийн л нэгэн мод байсан юм. Гэвч үхснийхээ дараа чадварлаг дарахны гарын урд уйгаар сайтар засагдан үзэсгэлэнтэй дуу аваа гаргадаг хийл болж хуурсан байна. Тэрээр эзнийхээ гарт атгагдан дэлхийг тойрон аялаж гайхамшигтай аялгаугаар олон хүнд урам зориг, баяр баясгал өгдөг үнэт зүйл болжээ. Итгэгч бидний дүр төрх үүнтэй адил юм. Хүн төрөлхөөсөө тоос шорооноос бүтээгдэж нүглийн боол болон амьдарч байсан үн цэнэгүй оршихуй байв. Гэвч Христийн үхэлтэй нэг болсноор дахин төрөх үед тэрээр шинэ бүтээл болон хуурч анхудаа үзэсгэлэнтэй аялгау гарган эргэн тойрондоо урам зориг, баяр баясгал авчрах чадвартай болдог. Дахин төрсөн итгэгч хүн бол амьдарсан ч үхсэн ч эзэнд харайлагддаг хүмүүс юм. Эзэнд харьяалагдсан итгэгч нь зүгээр нэг газар ургасан мод хിവэр байхгүй, харин үн цэнтэй тэрхүү хийл адил утга учиртай оршихуй болсон байдаг. Үхлийг даван туулж дарахны гарт шинчлэгдэн өөрчлөгдсөн хийл адил итгэгч нь ариун амьдралаар дамжуулан эзнийг магтах үзэсгэлэнтэй дуу гарган амьдрах ёстой юм. Нэг ширхэг буудаан мөр газар унаж үхснээр олон үр жимс ургуулдаг. Энэ бол үхлээс ирэх ерөөл юм. Итгэгч хүн өөртөө төвлөрсөн биегээ үгүйсгэж энэ ертөнцид хамаарах бүхэнд үхлийг дуугаглан Бурхны эсрэг бүхнийг өөрийн эсрэг болгон амьдардаг хүн юм. Өөрийнхөө тухайд ч ертөнцийн тухайд ч үхлийг дуугаглаж өөрийгөө өхүүлэн харин Христ дотор шин дуудлага, шин зорилготой амьдрах ёстой. Үхэл байж амьлал байна. Амьллыг хүртэхийн тулд бид эхлээд өөртөө болон энэ ертөнцид үхлийг дуугаглах хэрэгтэй. Өөрийн загалмайг үрж өдөр бүр эзнийг дагах амьдралаар дамжуулан бид амьллыг мэдэрч чадна. Есүс Христ загалмай дээр үхснээр аврах чимээх алдрын байр суурьнд хүрсэн билээ. Үүнтэй адил итгэгч хүн өдөр бүр өөртөө үхлийг дуугагласнаар амьллын алтар суу амийг эдэлж амьдардаг билээ.